Улаан сонирхч дүүнэртээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд заахан ямар ч байсан эхний ээлжинд одоо шинэ уурга аваад яг одоо уурга яаж угсрах яах учраа болохгүй дүүнэртээ зориулаад одоо жижигхэн зөвлөгөө өгье. Тэгэхээр ерөөсөө уурга анх худалдаж аваад уурга сонгохдоо бас хамгийн чухал байдаг. Ер нь эхлэн суралцагчд маань ерөөсөө дунджаар миний бодлоор энэ 9 фитийн урттай 5-тай дунджаар ийм дундаж хэмжээний анхан шатнд зориулсан суралцагчдын уурга авал их зүгээр юм болов гэж боддог. Тэгээ энэ маань бол ер нь яг үйлдэл нь бол одоо жишээ нь хуурай ялаа, жижиг стример хөөлгөх, одоо wet fly буюу ноти ялаа хөөлгөх, нефтэх зэрэг баг зэргийн одоо жижиг ойр зүрийн юмнуудыг универсал одоо бүгдийг хийж болдог давуу талтай. Тэгээд ерөнхийдөө уурга ерөөсөө энэ уурганы гэр маань маш чухал. Одоо хөдөө явахдаа энэ маань одоо уурганы гол хамгаалт болж өгдөг. Энийг ерөөсөө маш сайн анхаарч та хэд маань авч явж байгаарай. Одоо уурган дотроо гэрэндээ одоо уурга хадгалж юмудаж явж байгаарай. Тэгээд одоо энэ уурга гаргаж ирээд нэн төрөнд одоо та хэдийн хамгийн түрүүнд хийх зүйл бол одоо уурга угсрах байгаа. Уурга угсрахтаа та хэд маань хамгийн гол нь уурга яг энэ одоо уурганы одоо юу хамгийн төгсгөл хэсгээр байдаг энэ дэгээ өвлөгдөг хэсгээс хөөгөөд үүнийхээ чиглэлээр ингэж кальцонуудад тааруулаад ингээд хөөгөөд углаад явна. Углахдаа маш сайн суулгаж ингэж гүйцэд суулгаж өгдөг шүү. Гүйц суулгахгүйгээс болж уурга одоо шидэх кастих явцад одоо ганхаж одоо энэ суларснараа болж уурга хуурга хамгийн эхний үе шат явагддаг. Цуурдаг одоо иймэрхүү одоо гэмтлүүд их гардаг болохоор хамгийн түрүү уургаа суулгахдаа маш их кальцонуудынхаа одоо нэг шугамд байрлах юуг маш сайн анхаарад тэгээд энийг ингээ суулгаад өгнө эхлээд. За ингээ уургаа сайн суулгаж өгчөөд энийг шалгачаад дараа нь ууланд болж игэл нэг удаагийн будагны нэг жижиг юу байдаг. Жижиг цаасан лент ч юм уу юугаар ингэж давхар ороож энэ залгаас хэсгүүдээ бөглөгөө тавьж өгвөл илүү уурга маань одоо суурх аюул багтай маш их бөх болдог гэсэн үг. За ингээ уургаас одоо ингээд угсрлаа. Үүн дээр одоо түүний плайн дамрыг суулгаж өгнө. Дамраа суулгахдаа сөөхөн аль гартаа гараараа шийдгүү, солгой гараараа шийддэг хүүхд байна. Зөв гараараа шийддэг хүүхдүүд байна. Ингээд өөрийнхөө гарныхаа зөв буруу байрлалын дагуу дамраа суулгаж өгнө. Дамраа суулгахдаа бас маш анхааралтай түүнийг одоо яг одоо гүйцэд одоо ингэж түгжиж энэ хоёр түгжээгээ сайн харж агаад одоо маш их чангалж ийшээ гүйлгэж суулгаж өгнө гэсэн үг. Дамранд маань 3 төрлийн утас байдаг. Үүний хамгийн уланд байгаа энэ шаргал оранж өнгөтэй энэ хэсэг бол дамрны гүйлтийн утас уу одоо уулны утас гэж ярьдаг. Одоо би аль болохоор монголоор та хэдий тайлбар хүрхийг бодъё. Уул утас маань ягаад тэгэхээр том загас ороод цаашаага хэдэн метр одоо 30-40 метр чирээд явах нөхцөлд бол түүнийг одоо суллаж одоо цаашаа сул явах явалтыг хангаж өгдөг ийм үүрэгтэй утас байгаа. Номер 1-д энэ утсаа суулгаж өгсөний дараа үндсэн өөрийнх нь лайн буюу өөрийнх нь шидэлтийн одоо хүргэлтийн утас гэж ярьдаг. Энэ утсаа суулгаж өгдөг. За энэ утсаа суулгаж өгөөд түүнийхээ үзүүрт одоо за үндсэн түүчээ утас буюу одоо лидер гэж ярьдаг утсаа энэ дээр одоо энэ гогцоо хэсгээр нь өөрөө гогцоо хийж хурдан хугацаанд одоо уяах судлахад бол амраар суулгаж өгсөн байдаг. За энэ түүчээ утас маань одоо ингээд угаасаа бүдүүнээсээ нарийсан үзүүлэлгөө нарийсан ийм шин чанартай байдаг. Энэ маань одоо шидэлтийн явцад одоо ялааг одоо байранд нь оновчтой буулгах загсандаа одоо аль болохоор төвөггүй хүргэх түүний одоо усан дээр одоо маш зөвөр буулгах, зөөлөн буулгахад зориулагдсан одоо хэмжээ акшнтай байдаг. Тэгээ энийг ингээд суулгаж өгөөд энэний үзүүр дээр бол явандаа типит утас маань одоо ингээд богиносоод бишээ лидер түүчээ утас маань богиносоод ирэх үед үүн дээр залгаас одоо типит буюу одоо залгаас өөр
одоо нарийн утаснууд орж ирж суудаг. За тэгээд энэ утаснуудаа уйсны дараа бол яг ямар ч байсан ингээд нэг үрчлэн кальцондо одоо түүний юундаа одоо тэгээ уцаа ингээд сахал суулгаад өгчин. Хүмүүс ингээд уурга за жишээ нь одоо уурганы хамгийн аюулгүй байдлын зөв техник бол ерөөсөө уурга угсарсны дараа хүмүүс машин налуулт тавьдаг, одоо хаалгаа налуулт тавьдаг, хаалганыхаа завсар хийгээд хаалгаа хачдаг. Одоо ийм байдлаас бол уурганы хугаралтуудад маш их тэгж явдаг. Тэгэхээр уурга гаргаж ирээд ирнэ аль болохоор уурга угсарж явах явцдаа нөхдүүдээсээ нэлээд зайтай дөө ер нь болж игэл одоо бургас энэ төр налуулаад босоогоор нь тавьж байгаад угсарч явах юм бол их дөхөмтэй аюулгүй байдал талаас тэр нь их илүү байдаг шүү. Тэгээд ер нь хүмүүс барьж байгаад уурга одоо жишээ нь янз бүрийн байдлаар үтгэж байгаад энэ уурганы нарийн хэсэг дээрээс ингэж барьж байгаад хүмүүс юугаа ингэж хамаагүй тавьж иж эндээс өргөдөг. Энэ төвөөс ийшээ хэсгээр болохоор их уян байдаг учраас энэ даацныхаа юугаар энэ хэсгээр хамаагүй өргөснөөс болж энэ хэсгээр маш амархан хугарал явагддаг. Тэр зэргийг одоо та хэд маань сайн анхаарад аюулгүй аль болохоор уурга маш сайн одоо гамнаж одоо энэ маань маш их одоо графит буюу балж чулуу гэдэг их хөнгөн бөгөөд их амархан хугардаг материалаар хийгддэг учраас тэрийг их сайн бодолцоод юу яагаад уурга сайн аюулгүй байдлаас нь сайн маллаж хямгадаж байгаарай гэж хэлье. За одоо тэгээд утасны талаар бас та хэдтэй бас ярьж өгье. Одоо утас уурга угсраад дуусчлаа. За одоо ингээд үүнийхээ одоо утас хоорондын харьцааг одоо яаж эхлээд зангидж яаж үүнийгээ хооронд нь холбохыг би нэг жижигхэн зөвлөгөө өгöd хий. За энэ үндсэн одоо шидэлтийн лайн буюу одоо түүч шидэлтийн лайн дээр одоо бид нар бол түүнийг хүргэх зорилттой түүч утас буюу лидер гэж утсаа залгаж өгнө. Лидер гэдэг утас маань одоо бүдүүнээсээ нарийн руугаа шилжсэн ийм шинж чанартай 2 метрийн урттай дунджаар ийм утас байдаг. Энэ 2 метрийн урттай утсыг та хэд маань үн дээр одоо луп буюу гогцоо хийж хооронд нь холбож өгвөл хамаагүй бүх болно, хурдан болно. Дараа нь үүнийгээ салгаад авсан ч гэсэн энэ маань маш их амар байдаг. Аль болохоор ингээ буцаагаад хураасан ч гэсэн энийг одоо үнэхээр юунуудыг одоо маш их хурдан одоо зангилаа үүсгэхийн тулд одоо энийг одоо хооронд нь гогцоогоо хийгээд гогцоонуудаа одоо хооронд нь гүйлэх замаар ингэж холбож үйдэг юм аа. Түүчээ утас уу одоо бидний бүдүүнээсээ нарийнсан, угнаасаа бүдүүнээсээ үзүүрлүүгээ нарийнсан хэсэг нь энэ маань одоо бидний шидэх одоо өгөөшийг одоо ерөнхийд нь ялаа гэж нэрлэдэг. Ялаа гэдэг маань ерөөсөө энэ өгөөшний ерөөсөө үндсэн нэр нь ялаа гэдэг өгөөшний утгандаа бол биднэрт бол одоо төрөл бүрийн усан дээр хөвдөг шавж доогуур явдаг одоо авгалтай нэг дуураймал царцаа дэвхрийг одоо юу байдгийг стример зарим нэг одоо хануур орхоо шавж одоо жарахааны дуураймал одоо байдаг ч юм уу одоо бүхэл төрлийн өгөөшнүүдийг ерөнхийд нь ялаа гэж нэрлэдэг. Тэгээд цаашдаа ерөнхийдөө ялаа гэд ингээд яриад явчих. Ялаагаа бид нар одоо үндсэн утастайгаа холбохын тулд дунд нь бол түүчээ буюу лидер утсаа ашиглана. За тэгээд үүнийг холбоод гогцоо гаргаж холбож өгсөрснийхаа дараа үүнийхээ үзүүртээр нэмэлт одоо TP буюу одоо хамгийн үзүүрийн нарийн хэсгийн утас орж ирдэг. Үүний үзүүртээр одоо ялаа буюу жинхэнэ өгөөшөө одоо холбох жинхэнэ гол ажил маань үлдсэн. Одоо үүнийхээ үзүүртээр ялаа өгөөшөө холбоод тэрнийхээ одоо холбосныхаа үндсэн дээр одоо цаашдаа одоо загасчлах одоо гол ажил маань ерөнхийдөө эхэлнэ. Бид одоо ингээд сайхан уурга угсраад одоо шийтгэл бэлэн болчлоо. За одоо бид нар яаж эхэлнэ гэхээр үндсэн одоо ялаагаа одоо өгөөшөө одоо тэр загасныхаа байж байгаа газар яаж хүрэх вэ? Тэнд одоо яаж тэр загасныхаа байгаа орчин дээр хаана хүргэж шийдэх вэ гэдгээ бид нар одоо үндсэн шийдэлтийн техникээс эхэлж сурах болно тийм ээ. Уурга бид нар ингээ барихтаа уурганыхаа бариул хэсгээс хамгийн гол нь зөв барина. Энэ өөрийнх нь баланс, уурганы чинь өөрийн баланс гэж байдаг. Энэ балансаа олоод түүний балансан дээрээс хүн яг одоо төв цэгээ олоод барьчих юм бол түүний уурганы маань жин, дамарны жин маань одоо хоорондоо
зохицолтооны үндсэн дээр мэдрэмж нь маш өндөр болдог ш. Одоо ингээд мэдрэмж өндөр болоод ирэхээр тэр хүний гаранд одоо ядаргаа багтай одоо юу гэдэг одоо хичнээн олон цаг шийдэх байсан ч гэсэн тэр хүнд бол ерөөсөө гаранд ямар ч ачаал биеинд тэр ядаргаа үүсэхгүй гэсэн үг тий. Тэгэхээр ерөөсөө ингээд зөв уяал зөв ингээд юугаа хийцэн нөхцөлд бол энэ чинь ерөөсөө ингээд утсаа ерөөсөө энэ одоо 11 цаг 1 цагийн байрал гэж явдیں۔ Да. Одоо энэ ингээд уургаа бол нэг ингээд хоошоо гидилгээ саваад авахгүй гарынхаа бугалгыг нугалж болохгүй зөвхөн тохоо хөдлөн. Тэгээд энд гар маань ерөөсөө энэ уурганы одоо энэ утасны явалтыг ингэж хангаж татаж явуулж идэг одоо гол үүрэгтэй одоо техник байгаа. Тэрнээс бол хүмүүс эхлээд ингээд яхаараа хоош нь урагш нь ингээд ардталтаа нэг гуйдаад урталтаа нэг ингэж гуйдаад энэ бугуугаа ингэж юу яагаад гэдэг вэ? Нэгсэндээ хоош урагшаагаа ингээд саваад байдаг. Ерөөсөө тэгж болохгүй. Ерөөсөө эхнээсээ сурахтаа 11 цаг 1 цагийн байрлалаар уургаа ерөөсөө ингэж хөдөлгөөд энэ дээрээ ерөөсөө ингээд юу яагаад каста хийгээд явчих юм бол өөртөө чи ямар ч тийм ачаал өгөх юм байхгүй ядаргаа төвгөө байхгүй гар дээр чинь ямар нэгэн тийм ядрамж одоо ядаргаа мэдрэмж одоо их юу яах нь баг болчихно гэсэн үг. Тий ийм учиртай байдаг. За тэгээд уцаа болоод ингээд хураахтай хүн үүн дээр хуруун дээр аль болохоор ингэж тавьжээж ингэж хураад гişүү. Ингэж хурааж авчираад ойртуулад тэгээд одоо шидэлт маань таад маань ингээд сурж эхлэхдээ эхний ээлжинд бол энэ хөдөлгөөнийг л их сайн анхаараарай. 1 цагийн байралтай 11 цагийн байралтай 1 цагийн байралтай 11 цагийн байралтай тохоо бол ийшээ ингэж одоо гадагшаага биш аль болохоор тохоог биетэй ингэж ойртуулж өгч биендээ нааж өгөх юм бол та нарын одоо шидэлтийн хөдөлгөөн юунууд ч одоо маш гоё цэгцтэй цэвэрхэн болно гэсэн үг. Тэгээд та хэд маань хөдөлгөтөө ерөөсөө 11 цаг 1 цагийн байрлалаар хамгийн үндсэн техник бол энэ бугууны хөдөлгөөнийг хэрвээ та нар ингэж болохгүй. Хэрвээ ингэх юм бол каст ч ерөөсөө зөв болж өгөхгүй. Зүгээр бугууг бол ерөөсөө төгжих хэрэгтэй байхгүй юу? Ингээд төгжөөд эрхэн ургаараа энэ дээр юу яасан бол ерөөсөө энэ бугууг бол ерөөсөө хойш урагшаа төгжих ямар ч хэрэг төгжих хэрэгтэй. Тэрнээс хөдөлгөж ерөөсөө юу яаж болохгүй. Ингээд ирэхээр чинь одоо ерөөсөө энэ хөдөлгөөнийг эхлээд таад ингээд эхлээд ямар ч байсан маш их олоодаа давтаж энэ ерөөсөө уцаа ингээд хоошоогоо урагшаага харж болно, хаана явж ийн, аль хэмжээнд явж ийн, ямар нэгэн хэмжээгээр явж ийн. Энийг бол яг ингээд маш сайн палачид бол ерөнхийдөө 8 тооны хэлбэрээр ингэж юу яадаг гэж ярьдгийм байлаа. Ингээд энэ маань энэ хөдөлгөөнөө ер нь эхний хэлцэн ингээ гоё тохоогоо ингээд зөв хөдөлгөөд ирснээр та хэдий одоо фалай шидэх одоо хамгийн үндсэн техникийн ихтэл болж өгнө гэсэн үг ээ. За энэ хөдөлгөөнөө гол нь ингээд маш гоё ингээд сурцсныхаа дараа дабл хоол буюу одоо энэ нөгөө гараа одоо хүчлүүр одоо хол шидэхийн тулд энэ маань одоо ингэж энэ гараараа дэм өгж одоо уцаа одоо аль болохоор хол явуулахын тулд энэ гараараа одоо тэр лайныг одоо хол шидэхэд зориулж одоо таталт давхар ингэж оруулж өгдөг гэсэн. Дабл хол энэ гарынхаа одоо юуныхаа хүчлүүрээр одоо уцаа бүр хаа хүртэл шидэж болохын тэрийг одоо бүр нэмэлт одоо юу болгож энийг дабл хол гэж нэрлэдэг. За нэг иймэрхүү ихний анхан шатны одоо яг мэдтгүүгээд та зүгээр жижигхэн юу зөвлөгөө өгөх гээд хичээж байна. Уурганы баланс гэдэг бол та хэд маань ер нь уургаа ингээд аль болохоор угсарчаад түүнийхээ утас юугаа ингээд өөрийнхөө гар дээр тавиад үзээрэй. Үүнийхээ жинг хоёр тал руугаа аль болохоор ингээд унахгүйгээр ингээд зөв тогтоохмод энэ хавьяас ерөөсө гараараа барина гэдэг бол энэ уурга юуныхаа жинг бол одоо багасгаж чинь гэсэн үг. Одоо гаранд мэдрэх мэдрэмжийг өндөр болгож чинь гэсэн үг ээ. За ингээд одоо ингээд дасгалаа хийсний дараа одоо хоёр гарынхаа дабл хоол юу энийг ингээд хослуулад ингэж хийх юм бол уурга маань ялаа маань одоо хүрээ гэсэн газар чинь хүргэж одоо барих гэсэн загсыг чинь бариулж өгч одоо чадах болох нэ. Энэ хогоо энэ найдварлаар хүнд нааш чинь ингэж хийх юм бол энэ өгч
Энэ одоо ер нь их чухал юм шиг байна. Монгол төр. Энэсээ энэ дээр тэгээд ингэсэн Харин би одоо хүмүүсийг хараад байна. Одоо яг яаж хийж байгаа тэрийг хараад байна. Ерөөсөө тань гараа нэг зүйл яг арга юм гэж явж байгаа.